Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ эдийн засгийн байнгын хороо Монгол банкны ерөнхийлөгчөөр Бядрангийн лавгсранг томилуулах тухай улсын их хурлын даргын саналыг 2019 оны 11-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд уг саналыг дэмжин санал дүгнэлтийг улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Лавгсран 1965 онд Улаанбаатар хотод төрсөн 85-аас 89 онд Монгол Улсын их сургуулийг төлөвлөгч эдийн засгч мэрэгчлэр төгсөж 98-аас 99 онд Америк нэгдсэн улсын Колумбийн их сургуульд олон улсын харилцааны чиглэлээр мастер хамгаалжээ. Австри, Бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Швейц зэрэг орнуудад макро эдийн засаг банкны чиглэлээр мэрэгжил дээшлүүлсэн байна. Тэрээр 2016 оноос Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр томилогдсон ажиллаж байгаа бөгөөд 94-өөс 98, 2000-аас 2013 онуудад Монгол банкнд эдийн засагч, ахлах эдийн засагч, хяналт шалгалтын газрын захирал, Монгол банкны ерөнхийлөгчийн зөвлөх, бүртгэл тооцоо мэдээллийн технологийн газрын захирал, ерөнхийлөгчийн зөвлөх, банкны сургалтын төвийн захирал 1999-ээс 2000 он Дэлхийн банкны Вашингтон хот дахь төвд зөвлөх, 2013-аас 2016 онд хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлаар тус ажиллаж иржээ. Лавгсранг нэр дэвшүүлэхдээ төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зөвлийн 27-гийн 1-1 заасан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчмыг үндэслэн түүний эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзсэн болно. Лавгсранг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох тухай тогтоолын төсөл холбогдох бусад материалыг та бүхэн тараасан болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Бядрангийн лавгсранг Монгол банкны ерөнхийлөгчөөр томилох асуудлаар эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. Энэ ч юм гүшүүнд баярлалаа. За одоо нэр дэвшүүлсэн санал байнгын